Шин санаа, шин мэдлэг, шин хөрөнгө оруулалтыг хөвсгөлчүүдэд авчирна. Цэдэв дамбын оюун гэрэл. Улсын хурлын сонгуулийн 38 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Цэдэв дамбын оюун гэрэл сонгуулийн сурчлагын нээлтийн дараа Мөрөн сумын 5, 7, 8, 9 дугаар багийн иргэд сонгогчдын төлөөлөгчдөө уулзсан юм а. Уулзалтад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн уралд баг бүрт нэр дэвшигч нарыг танилцуулж мөрийн хөтөлбөрөөр тайлбарлалаа. Хамтдаа бид нар юу хийх вэ? Хамгийн түрүүнд би түрүү хэлсэн. Айл өрх болгоно, ажлын байр болохын төлөө явна. Айл өрх болгоно. Одоо би жишээлбэл 12 дугаар хорооны 10 дугаар гудамжны 12 дугаар хашаанд байна. Яг одоо. Манай тэр хашаа ажлын байр одоохондоо биш байна. Яагаад биш вэ нү? Яагаад гэвэл манай хашаа зочид буудал болоогүй байна. Яагаад манай хашаа зочид буудал болоогүй байна вэ гэхээр би тэнд нөхөн жорлонд бийцэж байна. Гадны зочин тэнд ирж бийцэж өгөхгүй байна. Ийм учраас бид нар хөрөнгө оруулалтыг тэр их бүтээн байгуулалтыг юунаас эхлэх вэ гэвэл бид нар ариун цэврээс эхэлнэ. Хөвсгөл аймгийн замыг авчирлаа. Одоо Хөвсгөл аймгийн ариун цэврийн дэд бүтцийг эхний ээлжинд хийн. Та нар харж байгаа юм ямар олон эмэгтэйчүүд надтай хамт нэр дэвшиж байна уу? Эмэгтэй манлайлагчтай, эмэгтэйчүүд ихтэй ийм олон ажил хэрэгч зочид буудлын бизнес хийж үзсэн. Бизнес хийж үзсэн ийм залуучуудтай би нэр дэвшиж байна. Энэ хүмүүс бүгдээрээ ямар том хөрөнгө оруулалт хийж байж бид нар хүний нүүр улаахгүй зочид буудалтай байх юм. Хүний нүүр улаахгүй айл байх юм. Хүний нүүр улаахгүй ажлын байр бий болох юм бэ гэдэг бүгдээрээ үнцнийг мэддэг хүмүүс. Ийм учраас бид нар хөвсгөлдөө ирэх хөрөнгө оруулалтыг хөвсгөлийнхаа зочин хүлээж авах даацыг нэмэгдүүлэхэд хамгийн ихтэй зориулна. Хамгийн ихтэй зориулна. Ийм учраас бид нар Дэлгэр мөрөн голынхон лус савдагт бид нар амлаж байна. Юу амлаж байна вэ? Голоо бид нар бохирдуулахгүй, фосфоритыг тийш нь ухуулахгүй. Таны гол мэлтэлцээ, таны хажуугаар мэлтэлцсэн энэ иргэд дээр чинь бид нар хамгийн цэвэрхэн, хамгийн эко, хамгийн гоё ажлын байруудыг бий болгоно гэж амлаж байна. Улсын хурлын сонгуулийн 38 дугаар тойрогт нэр дэвшигч Цэдэв дамбын оюун гэрэл нь Мөрөн сумын айл өрх бүр инженерийн шугам сүлжээ дэд бүтцэд холбож аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлж айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх орон нутгийнхаа шинэ жижиг компаниудыг дэмжиж мэрэгшүүлэх сургалтыг зохион байгуулж хөрөнгө оруулалтыг татах, бойжуулах ажлыг эхлүүлнэ гэдлээ. Тендер мөрөөдсөн компаниуд аймгийн засаг даргын тамийн газрын байрыг мөргөөд зогсдог бол хөвсгөлд экспортыг мөрөөдсөн тендерийг хийж дэлхийд тэлнэ гэдгийг тэрээр онцлон хэлж байлаа. Мөн Мөрөн сумын иргэд сонгогчид түүнээс нэгэн зүйлийг хүсэж байлаа. Бид төрөгийг та бүгднийг сонгож болно. Гагцгүй, иргэдээ алагчлалгүй, төрийн үйлчилгээг шуурхаа үйлчилдэг төрийг бид сонгох хэрэгтэй байна гэж тэдэд хэлж байсан юм а. Шин санаа, шин мэдлэг, шин хөрөнгө оруулалтыг хөвсгөлчүүдэд авчирна. Цэдэв дамбын оюун гэрэл.